өнөөдөр бид найрамд олон улсын төсөндөө явах гэж байна. Тэгээд бид автобус манд гадаа ирсэн болохоор бид одоо найрамд руу явлаа. Сайн уу? Өнөөдөр бид найрамд төсөн дээрээ хурж ирсэн байна. Өнөөдөр бид адлын явцтай сайхан өдөр гэдэг хэлбэртэй байна. Одоо бид найрамдлынхаа багш нарт хуваагдаад байрлах байшин руугаа явж байна. Өнөөдөр одоо бид 10 минут хэмжээний амарч цайгаа уугаад 12:40-оос өдрийн цайнд орчоод дараа нь хараацын чадварлаа орж тойрон бүжиг хийн. Тэгээд дараа нь дискот юм байна. Тэгээд 4 цагаас Улаанбаатар руугаа буцна. Энэ хөшөөнд үерхэл нөхөрлөл зориулж босгосон юм байна. Тэгэхээр хүүхдүүд өглөө шивэнд хөсөн дийдэг гэж хэлсэн утгатай хөшөө юм байна. Сайн уу? Өнөөдөр хэрэг гоё юм уу? Өнөөдөр гоё байна. Хичээл гадуур үйл ажиллагаа болохтой гоё байна. Найзуудтайгаа явгаад тоглохоор айгүй гоё байна. Өнөөдөр хөвгөлтэй байна. Амар гоё агаар хэлээд гоё. Чамд өнөөдрөөс хамгийн их таалагдсан юм нь юу байна? Өнөөдөр бол өчигдрөөс илүү гоё дулаахан байгаа болохоор одоо гоё 100 ярьж байгаа гэдэгт бол баяртай. Вьетнам улс нь илүү нэг далай төвшин далайтай их ойрхон байдаг. Усны төрлөг ихтэй учраас барилгуудаа дандаа ингэж дээш явдаг. Илүү их нөгөө нэг байгалийн гам шиг их болдог учраас. За та анзаарч ивэл цонхнууд нь жижигхэн байгааз. Тий. Тэр чинь далайн давлгаанаас сэргийлж байгаа юм хэлбэр баггүй юу? Одоо нэг тигийн харьцаад явж байгаа. Чолоо, тав, гурви, этлэн, дийлэхвэ, ус, мус, тас. Баяг автоотараа яаж байгаа. Хүмүүдэр 2 хүн хэрэг болоо тийм. Хоолндоо орж ийн. Тэгээд өнөөдөр улааш өгж ийн. Найрамдлын бол үнэхээр амттай байна.